За энэ удаагийн хичээлээр Cosmos X100 A гэсэн тэгшлэлийг бодож сурна. За мэдээж хэрэг A нь нэгээс их эсвэл ганц нэгээс бага ийм тохиолдлуудад уг бодлого шийдвэр. Жишээлх юм бол энэ тэгшдэг шийдвэр өөрөөр хэлбэл A буюу энэ тоо нэгээс эрс байгаа учраас шийдвэр гэсэн. Энэ ус шийдвэр болно. Энэ ус шийдвэр гэсэн. Тэгэхээр эндээс энэ тэгштэл бол хас нэгээс их үе ертөнцөө бас нэгээс бага ертөнцөө байх ийм үйл шийдтэй байна. За энэ тэгшлийг боддог ерөнхий шийдэл нь бол ийм байдаг. Энэ ерөнхий шийдээр бодохдохгүй 3 тохиолдол байна. Тэдгээрийг онцгой тохиолдлууд гэж нэрлэдэг. Өөрөөр хэлэх юм бол А нэгтэй тэнцүү байх тохиолдол, А тэгтэй тэнцүү байх тохиолдол, А хас нэгтэй тэнцүү байх тохиолдол. Энэ 3 тохиолдлыг онцгой тохиолдол гэж нэрлэдэг. Онцгой тохиолдол нь бол энэ төмийн оролдохгүй тус бүрдээ өөрөөр томьёотой. За Cosmos X100 1 гэж байх юм бол энэ тэгшлээ шийднэ 2pk байна. За Cosmos X1 тэг гэж байх юм бол X100 2-ны p дээр нэмэх нь pk байна. Cosmos X100 хас 1 гэж байвал ийм байна. Эдгээр төмөнөөр дутна гэсэн үг. За бүр дэлгэрэнгүй хичээлийг нь бол тригонометрийн тэгшгэлүүд гэсэн хичээлээс орж үзээрэй. За хэд хэдэн жишээ авъя. За энэ тэгшгэлийг бодож чиг. За энэ тэгшгэл бол энэ Аа энэ нөхцөлийг хангаж байгаа учраас шийдтэй байна. За онцгой тохиолдлуудын алинтай ч адилхан биш учраас ерөнхий шийдээр бодогдно. За ерөнхий шийдийн бичвэл ийм бол. За хэрвээ космосоо мэдчих юм бол сольж нь нэг мэддэг байвал сольчихно, мэдгүй байвал үлдчихнэ гэсэн үг. За космос 2-ны язгуудаар 3 гэдэг бол 6-ны p тэнцүү байдаг. Тэндээс манай төлөвийн эзэн шийдэн бол ингэж гарч ирнэ гэсэн үг. За энэ тэгшлийг авч үзье. За энэ тэгштэл бол хас 2-ны 1 нь хас нэгээс их нэгээс бага учраас шийдтэй байж таарна. За онцгой тохиолдлуудын аль нь ч учраас ерөнхий шийдээр бодогдно. Эндээс x гэдэг бол нэмэх хасах космос хасах 2-ны 1 нэмэх нь 2pk. Калкулятор. Бид нэр энийг мэддэг. Энэ бол 3-ны 2 p тэнцвэдэг. Тэгэхээр энэний хооронд 3-ны 2 p-г орлуулвал
ийм шийдэл гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүд энийг хасах 3-ны p гэж андуурдаг. Энэ бол буруу шүү. Яагаад гэдгийг тэр номдын төгсгөлүүд гэсэн хичээлээс ороод бид өнгөө үзэрэй. Энэ төсөлийг энэ төслийн үед мэдээж хэрэг энийг нэг хэрэгэ орлуулах юм бол ийм төсөл үүснэ. За энэ бол энэ онцгой тохиолдол байна. Тийм учраас y нь ингэж гарч ирнэ. За бид нэр x-ийг болох хэрэгтэй. X-ийг болохын тулд y-ийн хооронд энийг орлуулж авчиж байна. Тэгэхээр ийм болно. Эндээс 2x гэдэг бол ийм болно. Энэ хоёрыг ерхий өргөд хасвал 6-ны p болно. Ингэж гарч ирнэ. За x-ийг болохын тулд мэдээж хэрэг хоёр талыг 2 тоочно. Тэгэхээр x тэнцүү ийм шийдэл гарч ирнэ гэсэн үг. Энэ төслийг бодъё. За 0.3 гэдэг бол нэгээс их нэгээс бага учраас энэ төслийг шийдтэй байж таарна. За онцгой тохиолдлуудын ялан зөвшөөрлөөс ерхий шийдвэр авчигдана. Тэгэхээр x тэнцүү нэмэх хасах космос t-3 нэмэх нь 2p гавл. За энийг нь мэдэхгүй учраас тэр чигээр нь өгчөж болно. Ингээд энэ бол болгоны эцсийн шийдвэр.